Урд чинь хамуутайгаа нэлээд саагаж өнгөрүүлээд өглөө сэрвэ. Хаан ч мэдхгүй нэг хөгийн газар сэрээд эргэн тойрноо харж хагаад байж байтал дотор гэж авах юм алгаа. 100 зараг бүр зулцэг хадам юутэй хитэн залгицсан юм шиг байв. Тэгэхээр нэстэ явж шараа тайлж пицца ичгээд студ орж шин шийдэ бичүүлээ гэж бодоод алхаж гарваа. Алхаад явж байтал зам дээр нэг л өлөн царай. Юу вэ гэж бодоод очтол бас нэг шартцсан юм уу, үлссэн юм уу гэмээр нэгнийхөө байдیں۔ Шууд очоод "Хей охин, чи шартаад байгаа юм уу? Хоёул явж шараа тайлж пицца идэхгүй" гэсэн чи "Тэгэл та хэн бэ" гэж авдیں۔ "Рэпер ганаа байна" гэсэн чи "Хөөх, тэгэл та явъя" гэдэг. Тэгсэн тэр охиныг хараад л байсан чинь нөгөө энгийн ганааг фрэнд зондсон үхэх гээд байдаг зулаатай амар адилхан. Тэгээ манай хоёр явж байгаад Rapid Pizza гэдэг нэг газар орсон чинь манай MC алтаг хам сууж байдаг байгаа. Би ч очоод "Йоо бро, юугаа ич сууж байгаа юм бэ" гэсэн чинь "Мань хорогтой пицца идээд сууж байна" гэдэг. Би алтагт "За шаагаад бай. Хорогтой пицца гэж юу байдیں۔ Ямар пицца юм хэл" гэсэн чинь алтаг "Гүй нэрээ итгэхгүй бол очоод асуу" гэдэг. Би Tekken дээр очоод "Танад хорогтой пицца байдаг юм уу" гэсэн чинь "Биштэй өгшөө. Манайх чинь өөрөөсөө хорогтой пицца штэ" гэдэг. Би "За тэгвэл тэрнээсээ өгчих гээд хорогтой пиццаг 5.10-20-оор аваад нөгөө хүнтэйгоо суваа. Утсан ч үгүй пицца ирлээ. Гэхдээ нэрэл хорогтой пицца байна шүү. Бид хоёр ч идэж гарваа. Хорогны магтаа болохоор амтч гэж солиотой. Идэж байгаа харсан чинь нөгөө охин чинь хорогтой пиццанаас бүр хэрчмээр нь халаасалж байдаг байгаа. Би ч дотроо ямар өлөө охин бэ гэж бодож сууж байсан чинь нөгөөг чинь би 0 орчоод ирээ гэдэг. Би ч тэгдэг түүнийг араас нь гарлаа 2 цаг хүлээлээ тэр ирдэггүй. Надад нэг л танил мэдрэмж төрөө явчлаа. Надад алгаж чахаад хайж явсан байдیں۔ Өгсөн уцран залхатал. Нэрээ би дугаарыг аваагүй шүү гэдгээ гинэд санаад за хаяа гээд үлдсэн пиццагаа ичээд тэндээс гараад явсан да. Ер нь тэгээд пиццантаас охин болгон чинь чамтай хамт студ руу явна гэдэг энэ бол худлаа гэдэг шиг. Тэр цагаас хойш би байнга хорогтой пицца иддэг болсон доо.